За сайн байцгаана уу. Термодинамик сэдвийн баталгал хичээл болгож дөрвөн бодлогыг бодъё. За нэгдүгээр бодлого 100 морь 1 атомд идеалхийг изобараар халахад 0.28 мегажоуль удаан зарцуулжээ. Энэ үед 80 кJ ажил гүйцэтгэсэн бол түүний дотоод энерги өөрчлөлт болон температурын өөрчлөлтийг тусгаж олно. За бодлого 1. За өгөгдсөн зүйлүүд нь за нэгдүгээрт нь мойлын тоо гэсэн нь 100 мойл. Хоёрдугаарт нь дулааны хэмжээ маань 0.28 мегажоуль. 0.28 мегажоуль. За энэ үед гаднаас хийгдсэн ажил маань 80 кJ. За ингээд бидний олох зүйлүүд гарч ирж байна. Олох зүйлүүд маань нэгдүгээрт нь бид нэр дотоод энерги өөрчлөлтийг, хоёрдугаарт нь температурын өөрчлөлтийг болно. За томьёонуудаа бичиж. За эхлээд бид энэ бодлогыг бодохын тулд термодинамикийн нэгдүгээр хууль буюу гаднаас өгсөн нийт дулааны тодорхой хэсэг нь ажил зарцуулалт нь үндсэн хэсэг нь дотоод энергийг нэмэгдүүлнэ гэсэн үг байна. За дараагийн бид нэр дотоод энергийн томьёо бичнэ. Энэ бол 2-ны А үүсгэн μ А февага. За тэгэхээр бид дотоод энергийг өөрчлөлтийг болвол эндээс дотоод энерги өөрчлөлт маань гаднаас өгсөн нийт дулаанаас ажлыг хассандаа тэнцүү. Ингээд бид дотоод энерги өөрчлөлтийг болвол энэ дээр бид нэр 0.28 мегажоулыг 280 кJ гэж шийдвэж болно. Эндээс 280 кJ-аас асах 80 кJ-ийн ажил хийсэн. Тэгээд дотоод энерги өөрчлөлт маань 200 кJ. За одоо бид дараагийн алхам болох температурын өөрчлөлтийг болъё. За эндээс температурын өөрчлөлтийг болвол нэг атом гэж учраас чөлөөний зэрэг маань 3 болно. Ингээд эндээс температурын өөрчлөлт маань дотоод энерги өөрчлөлтийг 2-оор хөвжүүлээд 3 А-тай тэнцвэрж байна. За өгсөн өгдлүүд олбол 2-ын хөвчлөлт нь дотоод энерги өөрчлөлт 200 кJ болсон. Энийг хуваалцах 3-ын хөвчлөлт нь мойлын тоо маань 100 мойл. За энэ хөвчлөлтийн хүн нөөцөө тогтмол 831 жуулдаг болох нь Кельвин. За ингээд бид энийг бодлуулаад бичвэл хариу маань 160 Кельвин гэж байна. За хоёрдугаар бодлого. Карнавийн циклээр ажиллаж байгаа дулааны машины хөргөгчийн температур нь 350 Кельвин байна. Дулааны машин гаднаас 1 кJ дулаан аваад энэ машин 0.3 кJ ажил гүйцэтгсэн бол ашиглуулын коэффициент нь халагчийн температурыг олгож. За өгсөн зүйлүүдээ бичвэл хоёрдугаар бодлого. За хөргөгчийн температур өгсөн байна. 350 Кельвин. За гаднаас өгсөн нийт системийн дулаан өгсөн байна. Энэ дулаан 1 кJ. Системийн хийсэн ажил мэдэгдэж байгаа байна. Ажил бол 0.3 кJ. За олцгуудыг бичээ. За нэгдүгээр бид ашиглуулын коэффициентийг олох юм байна. Хоёрдугаарт нь бид халагчийн температурыг олно. За томьёо. Нэгдүгээр бидэнд ашиглуулын коэффициентийг тухай ойлголт хэрэгтэй. Ашиглуулын коэффициент гэдэг бол гаднаас өгсөн нийт ажлыг хичнээн хүн ашигтай ажил байсан бэ гэдгээр тодорхойлогддог. За тэгэхээр бидний гаднаас өгсөн нийт ажил бол бүх ажил гэсэн. Энэ бүх ажил гэдэг бол бидний харууд улаан болно гэсэн.
Нэг ашигтай ажил гэдэг нь бидний ажил болно. Эндээс бид нэр ашиглуулын коэффициентийг олохын тулд термодинамикийн нэгдүгээрээс ажлын дулаанд нь хувааж өгнө гэсэн үг. За нөгөө талаас бид нэр ашигтай ажлын бүх ажил хуваана гэдгийг олох юм бол ашиглуулын коэффициент бол нэг 0.3 гэж явуулах болно. 1 кж гэж харагдчих. За эндээс бидний ашиглуулын коэффициент 0.3-тай тэнцүү. За хоёрдугаар бодлогын бодлогын томьёо бол ашиглуулын коэффициентийн температураар илэрхийлдэг. Тэгэхээр эндээс ашиглуулын коэффициент гэдэг нь халагчийн температураас хөрөгчийн температурыг гэсэн халагчийн температур болох ёстой. За биднийхээ ашиглуулын коэффициент нь 0.3 гарсан учраас эндээс халагчийн температураас хөрөгчийн температурыг хассан нь 0.3 халагчийн температуртай тэнцүү гэсэн хэрэгсэл гарна. За эндээс халагчийн температурыг нэг талд гаргавал халагчийн температураас 0.3 халагчийн температурыг хассан нь хөрөгчийн температуртай тэнцүү гэж гарч байна. За эндээс 0.7 халагчийн температур нь хөрөгчийн температуртай тэнцүү. Эндээс халагчийн температур гэдэг нь хөрөгчийн температурын 0.7 хувааж өгнө. Ингээд 350 Кельвин хуваагдана 0.7 буюу 500 Кельвин гэж гарч байна. За ингээд бидний ашиглуулын коэффициент маань 0.3 халагчийн температур маань 500 Кельвин гарсан. За 3-р бодлогон дээр нэг атом жижигхэн даралт нь 15 зэрэгт Паскал, эцэлхүүн нь 30 литр, температур нь 27 Цельс байгаа. Уггийн изобараар температурыг нь 227 Цельс болгоход нэгдүгээрт нь бид нэр эцэлхүүний 2-р төлөвийн эцэлхүүнийг олно. Дараад нь бид энэ гаднаас хийсэн ажлыг дараад нь авч байгаа дулааныг за тэгээд дотоод энергийг өөрчлөлтийг болно. За өгсөн зүйлүүдээр бичиг бодлого 3. За даралт өгсөн байна. Даралт бол 15 зэрэгт Паскал. За бид нэгдүгээр төлөвийн эцэлхүү өгсөн энэ маань 30 литр. Дараад нь нэгдүгээр төлөвийн температур өгсөн энэ маань 27 Цельс градус. Хоёрдугаар төлөвийн температур өгсөн энэ маань 227 Цельс градус. За бид нар олох зүйлүүдээ жигсааж үчээ. За нэгдүгээр бид нэр 2-р төлөвийн эцэлхүүнийг олно. Дараад нь системийн хийсэн нийт ажлыг олно. Дараад нь бид нэр системийн дотоод энергийг өөрчлөлтийг олно. Тэгээд нийт дулааныг олно. За идеалын төлөвийг ашиглуулыг бичвэл ПВ гэдэг бол New R гэдэг тэнцүү. Эндээс бид нэр тогтмол хэмжигдэхүүн болох New R-ыг хаалтны тэнцвэрийн тэмдгийн өмнө тавьбал ПВ гэдэг бол ПВ-тэй гэсэн харьцаагаар өөрөөр хэлбэл энэ харьцааг тогтмол хадгалагдах ёстой. Эндээс нэгдүгээр төлөвийн даалтыг нэгдүгээр төлөвийн эзлэхүүнээр үржиж нэгдүгээр төлөвийн температурт харьцуулсан харьцаа бол хоёрдугаар төлөвийн даалтыг хоёрдугаар төлөвийн эзлэхүүнээр үржиж хоёрдугаар төлөвийн температурт харьцуулсан харьцаатай тэнцүү. Бодлогын нөхцөлд бол энэ маань изобараар явагдаж байгаа процесс учраас нэгдүгээр төлөвийн даалт бол хоёрдугаар төлөвийн даалттай тэнцүү. Эндээс P2-ыг хураавал бидний томьёо бол V1-ийг P1-ийг харьцуулсан харьцаа нь V2-ийг T2-ийг харьцуулсан харьцаатай. За бидний хамгийн ихний олох зүйл маань хоёрдугаар төлөвийн эзлэхүүн. Эндээс хоёрдугаар төлөвийн эзлэхүүнийг олвол хоёрдугаар төлөвийн эзлэхүүнийг хоёрдугаар төлөвийн температураар үржиж хоёрдугаар төлөвийн температур харьцуулсан. За гэтэл энэ дээр том Т буюу
бодлого кельвинээр тавигдах хэрэгтэй. А үрдэл маань Цельсиар байна. Ийм учраас бид нэр Цельсийн температурыг кельвиний температур шийдвэрлэх хэрэгтэй. За эндээс 1-р төрлийн температурыг бол 27 Цельстэй бид нэр 273 нэмж өгөөд Т1 гэдэг бол 300 кельвин байна. За 2-р төрлийн температурыг бол 227 Цельстэй бид нэр 273 нэмж өгөөд 500 кельвин. Тэгэхээр бид нэр температурыг яаж өөрчлөх вэ? Энэ маань 300 кельвинтэй тэнцүү. Энэ маань 500 кельвинтэй тэнцүү. За бодлогын нөхцөл бол 2-р төрлийн эзлэгэн гэдэг бол 40 литрийн үржтэй 500 кельвин болон 300 кельвин. За энэ зэвийн тухайд кельвин төрөлдөд 50 литр гэж байна. За ингээд бид нэр 2-р төрлийн эзлэгнийг 50 литр гэж бодлоо. За дараагийн бидний олох ёстой зүйл маань системийн дотоод энергийн өөрчлөлттэй байна. Мөн ажлыг болох хэрэгтэй. За ажил гэдэг бол хадталтын үйлчлэгийн эзлэгүүний өөрчлөлт байна. Тэгэхээр бид нэр эзлэгүүний өөрчлөлт гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр энэ маань эцсийн төлөвийн эзлэгүүнээс эхний төлөвийн эзлэгүүнийг хассантай тэнцүү байгаа. За тэгэхээр бид нэр ажлыг болохын тулд эзлэгүүний өөрчлөлтийн нэгж заавал метр кубээр байх ёстой гэдгийг анзаарна. Тэгэхээр өгөгдлөөсөө бидний V-ийг бол 30 литр гэж өгсөн. А V2 маань 50 литр гэж олгосон байгаа. Тэгэхээр бид нэр 1 литр гэдэг бол 0.1 литр кубтэй тэнцүү гэсэн юм шилжүүлгийг ашиглах юм бол энэ V-ийг гэдэг маань 0.3 метр куб болно. V-ийг гэдэг маань 0.3 метр куб болно. V2 гэдэг маань 0.5 метр куб. За бодлогын нөхцөл агуулгад ажил гэдэг бол 15 зэрэг паскал үржүүлдэг нь 0.5 метр кубээс асдаг нь 0.3 метр куб болно. За эндээс ажил гэдэг бол 15 зэрэг паскалыг үржүүлдэг нь 0.2 метр куб гарна. За эндээс хариу нь 2 кг жаул гэж харагдаж байна. За бидний дараагийн алхам бол дотоод энерги өөрчлөлтийг байна. Тэгэхээр бид дотоод энерги өөрчлөлтийг нэг атомд этиалхын бичих юм бол 2-3 μAT болно. За бодлогын нөхцөлд манай молийн тоо мэдэгдээгүй. Тэгэхээр бид молийн тоог этиалхын төлөвийн тэгшлээс гаргаж авах хэрэгтэй болно. Этиалхын төлөвийн тэгшлэл бол PV тэнцүү μR-тай. Эндээс молийн тоо бол PV хувахан R T болно. За одоо энэ олсон юм ба энэний авраг тавьбал манай дотоод энерги өөрчлөлт бол 2-3 PV хувахан R T өөрчлөлт T гэж харагдаж байна. За эндээс бид нэр ижил зүйлүүдийг хураачвал дотоод энергийн өөрчлөлт гэдэг бол 2-3 P delta V гэж харагдаж байгаа. Тэгэхээр биднийхээ PV-ийг өөрчилбөл ажилтай тэнцүү. Тэгэхээр эндээс үндсэндээ бол дотоод энергийн өөрчлөлт гэдэг бол 2-3 ажилтай тэнцүү. За ажлыг бид нэр 2 кж жаул гэж олсон учраас дотоод энергийн өөрчлөлт бол 2-3 өөрчлөлт 2 кг жаул гэж харагдана. За ингээ 2-ын 2 таг бол ажил бол 3 кг жаул гэж харагдана. За ингээ бид нэр юу болчих гэхээр биднийхээ ажил маань 2 кж жаул дотоод энергийн өөрчлөлт маань 3 гэж жаул. Тэгэхээр бид нар одоо хэд гаднаас өгсөн системийн дулааныг олно гэж байна. За тэгэхээр бид нар дулааныг олоход термодинамик нэгдүгээр бол изобар нөхцөл гэхүү бол ажил дээр нэмэх нь дотоод энергийн өөрчлөлт гэж харагдана. Эндээс гэхүү гэдэг бол 2 кг жаул дээр нэмэх 3 кг жаул буюу 5 кг жаул гэж гарна. За ингээд 3 дугаар бодлогын хамгийн сүүлийн буюу гаднаас өгсөн нэг дулаан бол
За дөрөвдүгээр бодлого тийм. За дөрөвдүгээр бодлого. За энэ маань дулаан дамжуулалттай холбоотой бодлого байна. Өөрөөр хэлбэл бодисын дулаан дамжуулалтын коэффициент бол тухайн бодисоос хамааруулаад өөрөө шинж чанартай байдаг. За энэ дээр би нэг юм жишээ авч үзсэн. 20 см-ийн цуцаатай модон болон хөөсөнцрөөр барьсан байшингийн дулаан алдалтыг цагаар хоногоор тооцоолж олё. За тэгэхээр тул байшингийн бүх гадаргын талбайг 120 м², гадна температурыг хасах хүчин Цельс гэж авч үзье. За. За өгсөн зүйлүүдээр бичиж. За бид нар юу өгсөн бэ гэхээр дөрөвдүгээр бодлогын хувьд. За нэгдүгээр бид нар бүх гадаргын талбай өгсөн. Энэ маань 120 м². За дараад нь бид нар юу өгсөн бэ гэхээр гадны хүчний температур өгсөн. За энийг бид нар Т гадна гэдэг нь маань хасах хүчин цэцрүү өвлийн үлэлд авч үзэж байгаа гэж үзье. За тэгээд бид нар юу өгсөн бэ гэхээр хамны маань зузаан өгсөн. Энэ зузаан маань 20 см буюу 0.2 м. За тэгээд бидний дулаан дамжуулалтын коэффициент хэрэгтэй болно. За энийг маань бид нар хөөсөнцөр болон модон дээр авч үзэх гэж байна. За хөөсөнцөр өгөх дулаан дамжуулалтын хүснэлтээс гадна хөөсөнцөр маань 0.3 дараа. За ингээд хөөсөнцрийн маань дулаан дамжуулалтын коэффициент маань 0.3 нэгж маань ваттыг хуваах метр Цельсиус. За модон дээр үзэх юм бол модны бол ерөнхийдөө 0.2-оос 0.6 гэж байна. Тэгэхээр энийг бид нэр ойролцоогоор 0.3 ваттыг хуваах метр Цельсиус гэж авч үзье. За бид нарт олох ёстой зүйл нь. Тэгэхээр бид энэ дулааныг цагаар болон хоногоор тооцоолох ёстой болж байна. За томьёо. За бид нар томьёог үзэхэд бол тухайн дулаан дамжуулалтынхаа шин чанарыг анхаарч үзэх ёстой. За энэ дээр бид нар нэг юм блокын металл харж байна. За энэ блокын металл дээрээс бид нар юу харж болох вэ гэхээр нэгдүгээр тухайн блокны маань зузаан. За энэ зурган дээр бол зузаан 1 м гэж өгсөн байна. За дараад нь биднэрт тухайн блокын гадаргын талбай буюу энэ 1 м квадрат гэж өгсөн байна. За дараад нь бид нар юу хэрэгтэй вэ гэхээр тэр хамгийн дээдлэлтэй байгаа буюу блокны маань гадна хана болон дотор ханы температурын зөрөө. Тэгэхээр бид нар энийг гадна тал гэдгийг гадаа орчны температур, дотор тал гэдгийг тасалгааны температур гэж авч үзье. За эндээс бид нар ерөнхийдөө тухайн байшингийн дулаан дамжуулалт буюу алдаж байгаа дулаан юутай хамаардаг вэ гэдэг хамаарлыг харж болж байна. Тэгэхээр нэг талаасаа бид нар энэ хамаарлал маань гадаргын талбай их багтсан дулаан алдалт их буюу шууд хамааралтай гэдэг нь харагдаж байна. За үүний дараа юу вэ гэхээр гадна орчин, дотны орчин хоёрын температурын зөрөө хэдий ч нэг хүн дулаан алдалтын хурд төдий ч нэг хүн гэдгийг харж байгаа учраас бид нар эндээс температурын өөрчлөлтөд шууд хамааралтай гэдгийг бичиж байна. За дараад нь бид ямар хамаалал харагдаж байна вэ? Хэрвээ манай байшингийн хан хэдий ч нэг зузаан бол дулаан алдах чадвар төдий ч нэг бага байна гэдгээс дулаан алдалт бол ханы зузаантай уруу хамааралтай гэдгийг харж болж байна. За ингээд хэдий ч нэг урт хугацаанд дулаан алдан төдий ч нэг их дулаан алдах учраас энэ бол хугацаатай шууд хамааралтай гэдэг нь харагдаж байна. За тэгэхээр энэ хамаарлыг бид нэр томьёо болгохын тулд дундны коэффициент нэмж өгөх ёстой. Ингээд эндээс бид нэр тэр коэффициентийг дулаан дамжуулалтын коэффициент гэж үзвэл k гэдэг бол k бүрчгнээс дельта t хуваах d t гэсэн дулаан дамжуулалтыг томьёо харагдаж байна. За одоо бид нар хөөсөнцөр болон модон дээр энэ дулааныг цагаар болон хоногоор тооцож үзье. За тэгэхээр бид нар хөөсөнцрийг бодож үзье. Нэг талаас миний дулаан хөөсөнцрийн дулаан гэдэг бол хөөсөнцрийн дулаан дамжуулалтын коэффициентийг өөрчилдөг нь байшингийн гадаргын талбай, дотны гадны температурын өөрчлөлт, хувадаг нь хамгийн зузаан өөрчлөлт хугацаа байна. За бид нар цагаар тооцож байгаа учраас хугацаа шууд цагийн нэгжийг цагаар тавьж үзье, нэг цаг гэж. За эндээс юу харагдаж байна вэ гэхээр
Хөөсний цэцрийг маань дулааны болоход дулаан дамжуулалт 0.3 баатыг болох метр Цельс. За энийг үржүүлэх нийт гадар хяналтаа 120 метр квадрат. За энийг үржүүлэх нь хэрвээ бид нар орчны температурыг таслааны температур байсан гэж үзээд дотны талын температурыг 20 Цельс гадны талын температурыг бас 30 Цельс гэвэл манай температурын өөрчлөлт гэдэг бол дотор орчны температураас гадны орчны температураас болж байна. Эндээс бидний өөрчлөлтийг олох юм бол 20 Цельс градусаас хасдаг гадны орчны температураас 30 гэсэн эндээс бидний өөрчлөлтийг 50 Цельс гэж үзэж байна. За болгоны нөхцөл 50 Цельс градусаар болвол 50 Цельс градусыг баах нь 0.2 метрийн цуцаантай хаана байгаа. Энийг үржүүлэх нэг цаг гэж үзье. За ингээд бодох юм бол дараа тэгшлээс гарах Q тэнцүү 100-ны 125 кВт цаг гэсэн байна гэж байна. Энэ бол цагаар тооцох. Тэгэхээр бид нар хоногоор тооцох бол нэг хоногт 24 цаг байдаг учраас хоногийн авч байгаа дулааны болгоны тулд цагийн авч байгаа дулааны 24-өөр үржиж өгөх ёстой гэсэн. За эндээс бид юу шаарддаг вэ? 100-ны 125 киловатт цагийг 24-өөр үржүүлээд өгчвөл эндээс бид нар 27 киловатт цаг гэсэн дулааны хөөсцөн машинаар нэг хоногт алдах нэ. За одоо бид нар мотор барьсан машины дулаан алдлыг тооцъё. За тэгэхээр бол бид нар энэ дээрээс дулаан дамжуулалтыг коэффициентийг харах юм бол хөөсцийн дулаан алдалтаас модны дулаан алдалт 10 дахин илүү гэж харагдаж байна. Тэгэхээр бид нар хөөсцийн дулаан алдалтыг цагаар тооцсон бол модны дулаан алдалтыг цагаар тооцох юм бол хөөсцийн дулаан алдалтыг 10-аар үржүүлэх ёстой гэсэн. Ингээд 125 кВт цаг гэсэн дулаан дамжуулалт 10 дахин илүү гэж үзэж байгаа учраас 10-аар үржүүлчихвэл үндсэндээ 1125 кВт цаг гэсэн дулааны модон машинаар нэг цагт алдах нэ. Тэгэхээр модон машиныг алдаж байгаа дулааны хоногоор тооцож үзвэл бид нар энийг 24-өөр үржих ёстой. Эндээс бид нар 1125 кВт цагийг 24-өөр үржих 270 кВт цаг дулааныг алдах нэ. За тэгэхээр бид нар нэг хоногт алдаж байгаа модон болон хөөсөнцөр байшингийн дулааныг үзвэл нэгдүгээрт нь хөөсөнцөр байшин бол 27 кВт цагийн дулаан алдана. Модон байшин бол 270 кВт цагийн дулаан алдана. Хэрвээ бид нар цахилгаан хадгалалттай байсан гэж үзвэл өнөөдөр 1 кВт цагийн төлбөр маань ойролцоогоор 100 төгрөг байгаа. 100 төгрөг гэж үзье. Тэгвэл бид нар хоногт хөөсөнцөр байшингаар алдаж байгаа дулаан бол мөнгөж дүнж хилжүүлээд 2700 төгрөгийн дулааныг бид нар ханаараа дамжуулж алдах. За тэгвэл хэрвээ модон байшин байсан гэж үзвэл энэ маань 27,000 төгрөгийн дулааныг бид нар ханаараа дамжуулж алдах нэ гэж. За тэгэхээр нэг зургийн дараагийн зурган дээр нийт байшингийн алдаж байгаа дулааныг ямар хөрөөд нь хаагаар алддаг вэ гэсэн хэсгээр. За эндээс харах юм бол бид нар нийт алдаж байгаа дулааныхаа 25%-ийг дээврээрээ дамжуулж алддаг байна. 35%-ийг нийт гадар хяналтаа ханаараа алддаг байна. 10%-ийг цонхоор алддаг байна. 15%-ийг хаалгаар алддаг байна. 15%-ийг шалаар алддаг байна. За ингээд термодинамик үйлчлэлийн бацдаг болгож бодсон дүрм бодлого ингээд туслаа.